Сайн байцгаана уу үзэгчдээ, мөрөөдлөлөг нэвтрүүлгийн 2026 оны буюу 20 дахь жилийн шинэ дугаараа үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За мөрөөдлөлөг нэвтрүүлгийн тухайд хүмүүлийн чиглэлийн нэвтрүүлэгтээ хамгийн анхны хийгээд хамгийн удаан үзэгчтэй хүрж байгаа цорын ганц хүмүүлийн нэвтрүүлэг юм. За мөрөөдлөлөг нэвтрүүлгийн уран бүтээлчид 19 жилийн хугацаанд олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. За бид 200-аа дайл өрхөд орон гэр, хашаа байшин, газар, тавилга гэж цогцоор нь шийдсэн. За мөн Монголд эмчлэгдэх боломжгүй хүнд өвчтөй хүмүүсийг Солонгос улс, Турк, Энэтхэг гээд олон оронд 100% зардлыг нь дааж эмчилгээ, хагалгаа үйлчилгээнд оруулсан байна. За мөн сургалтын тэтгэлгийг 50-аад хүүхдэд өгсөн зэрэг олон хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. За нэвтрүүлгийн оролцогчдын аз жаргалтай агшныг хуваалцаж урмын өвгөө илгээдэг үзэгчдэд баярлалаа. Мөн нэвтрүүлэгтээ байнгын хамтарч ажилладаг хамтран ажиллагч байгууллагуудаа чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ удаагийн дугаарт бид 2025 онд хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээс дээжлэн үзэгч та бүхэнд хүргэх гэж байна. За бид 2023-25 онд амжилттай хэрэгжүүлсэн та амьдралаа өөрчлөмөр өнөө зорилт төслийг энэ удаагийн дугаарт онцолж байна. За хамгийн анх 2017 онд энэ төсөл маань цаасан дээр бууж, за 2023 онд цагдаагийн ерхий газрын хаяраа нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас энэ төслийг маань дэмжснээр бодит хөрсөн дээр буусан гэж болно. За энэ төсөл 2023-2025 онд нийтдээ 23 цуврал дугаарыг үзэгч та бүхэндээ хүргэсэн. За төслийн гол зорилго бол архины хэтрүүлсэн хэрэглээтэй буюу архинд донтох эмгэгтэй буюу ийм өвчтөй хүмүүсийг архинаас нь гаргаж нийгэмшүүлэх, эрүүл амьдралын хэм маягт оруулах, за мөн амьдралыг нь өөрчлөх, нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэхэд байсан. За тэгэхээр бид энэ төслөө 2 жил дараалан амжилттай хэрэгжүүлж үр дүнгээ үзсэн байна. За төсөл нийтдээ 14 оролцогч өөрсдийн болоод ар гэрийн хүсэлтээр нэвтрүүлгийн оролцогчоор сонгогдсон. За бид хамгийн эхний дугаартаа нэвтрүүлгийнхаа оролцогчдыг технологийн эмнэлгийн эмч сэтгэл зүйчдийн багтай хамтарч сонгосон. За хоёр дахь нэвтрүүлэг дээрээ бид нийгэм хамгааллын тусгай төвөөс яг тэнд амьдарч байгаа үйлчлэгээ авч байгаа иргэдийг сонгож нэвтрүүлэгтээ оролцуулсан. За нийт 14 оролцогч нэвтрүүлэгтээ оролцсноос одоогийн байдлаар 9 оролцогч маань энэ хорт зуршлаасаа ангижирч эргээд шинээр амьдралаа эхлүүлээд ажилдаа орлоготой шинэ амьдралаараа амьдарч байна. За нэвтрүүлгийн оролцогчдын нийгмийн асуудлыг шийдэрлэж 5 хүнд өргөө цагаан гэр бэлгэлсэн байна. За 6 оролцогчдыг мэрэгжилтэй, ажилтай, орлоготой болгосон байна. За яг бид нар бас нөгөө талдаа нэвтрүүлгээрээ дамжуулж мэрэгжлийн эмч сэтгэл зүйчдийн зөвлөгөө мэдээллийг үзэгч та бүхэндээ хүргэсэн. Яг энэ бодит кейс дээр архинд донтсон олон жил хэтрүүлэн ууж байгаа энэ хүмүүсийн кейс дээр биед нь яаж нөлөөлж ийн хор холбогдол нь юу вэ гэдгийг үзэгч та бүхэндээ бас бид нар хүргэж ажилласан. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар дэлхийд 1 жилд 3 сая хүн энэ архины хордлогын улмаас болж нас ордог гэсэн ийм эмгэнэлтэй тоо байна. За Монгол улсын хувьд 2024 онд архины хордлогын улмаас 960 хүн нас орсон буюу 3 хоногт 1 хүн нас орсон гэдэг ийм харамсалтай тоон судалгаа ч гэсэндээ бас гарсан байна. За тэгэхээр бид нар яг энэ нэвтрүүлгийн оролцогчдоор дамжуулаад мэрэгжлийн эмч нарын зөвлөгөө мэдээллийг тухай бүрт нь нэвтрүүлгээрээ дамжуулж үзэгч та бүхэндээ хүргэсэн. Амьдралын өөрчлөмөр вэ нү зорилтод төсөл. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг. Тэгэл ер нь бодоод энэ сүүлийн үед ингээд өөрөө бодож явах бодлоо ер нь тэгэл архинаас л хамгийн гол бүхэл болсон юм шиг санагддаг шүү дээ. Тэгэл архин ер нь дийлэгцэн архинд их гүн гүнзгий орсон. За та амьдралаа өөрчлөмөр өнөө зорилт төслийн оролцогч, за насан жаргалын хувьд архины хэтрүүлсэн хэрэглэнээсээ болж эрүүл мэнд цаг хугацаа хайртай бүхнээсээ хагацсан гашуун түүхээ үзэгч та бүхэндээ хуваалцсан. За тэрээр онгироо давлуун зангаасаа болж архинд гүнзгий орж орц хонглоор гандангийн дэмжээр олон хоног архи хэтрүүлгийг хэрэглэж, за хайртай бүхнээ хайхрахаа байж эцэг их, ах トゥ хамаатан садан найз нөхөд
эхнэр хүүхдээ гомдоосон. За хөтлөөр харам гэж аав ээж нь хамгийн ихээр санаа зовж байсныг насан жаргал харуулсан, харамсан ярьж байсан. Аав ээжигээ л амьд нь архинаас гарчихгүй яав да гэж. Яг энэ залуу шиг харамсахгүй тулд та өнөөдөр ч гэсэн архинаас татгалцахад оройтойгүй байна гэдгийг хэлмээр байна. Сүүлийн бараг 14 оноос хойш тэгээ нэг хэсэг бол 14 оноос нэг завсралж нэг болоод 17 8 оноос хойш бол юм тууштай болсон дөө. Архийг бол ер нь тэгэл өдөр алгасахгүй гэдэгтэй адилхан ер нь тэгэл таарлцсан хүнтэйгээ найз болол арх гэдэг зүйлийг хэмжээнээс нь өөрийнхөө хэмжээнээс хитэртэл хэрэгэлсэн хор оршиг нь л энэ бодлоо гэж боддоо шүү дээ. За сайн уу. За яасан эрт ажилдаа ирд юм бэ? Чамаг ирэхээс өмнө хамжиж ирээ. Ажилдаа гэрээ. Ааха. За сонио үзэж. Харин тий ууцаг уцаар л ирээ. Би мэдээгүй явж идэг. Соо машинтай хасаг л уцаар ирээсэн чинь гой машин таасан юм шүү дээ. Тэгээ машинтайгаа ингээл сайхан ажилдаа явал. Өнөөдөр сайхан анхны зас орчих. Айгуу сайхан байна. Хоёр гэрсэн гэж ястаа мэдсэнгүй. За хадад байна. Хадад одоо. Сайхан мөснөө. Би одоо энэ ажилдаа бас их сайхан урамшилтаа сайхан явж байна. Одоо эндээ За шинэ ажил гэж ямар ажил орсон бэ? би одоо чи энэ төв чи манай нийгмийн амлын нийслэлийн засаг дарганы директор нийгмийн амлын тусгай дэвийн салбар улаастай нэг төв шинээр баригдаад одоо ингээ ашиглалтанд ороход тун утахгүй болчихлоо гэж байна. Тэгээд эндээ харуулаар ажиллаа хийх. Одоо ороод 3 сар болчихлоо. Ажил төрлөө, машин директораа ингээд ажил төрлөө яваад айгуу сайхан. Тэгээд ер нь шинэ ажил гэж би хийх дуртай. Нэг анхны нэг ажил би ч одоо нэг бүхэл юм шинээр эхэлж байгаа юм шиг санагдаад ерөөсөө шинэ ажилдаа ингээд урамшаад сайхан ээлж аваад тэгэл 24 гарчаа сайхан ээлжнээсээ буугаал. Ой штэ ингээд өмнө нь олж исэн одоо ингээд бүр ажил амьдрал нь буцлаад тий. Ажилдаа ингээд орчоод ингээд цаагаа бас энэ хамт олон сайхан хүлээж авсан намайг одоо ажил төрөл сайхан мөнгө урамшаад ажилд авсан. Их сайхан машин. Би машин дахиартай бас. За энэ ордны юу тавьсан байгаа юм бэ? Энэ одоо энэ наранд их халахгүй гэдэг нэг юм тавьсан. Торог морог юм уу? Торох шиг л юм байна. За ямар гоё юм бэ? Цэвэрхэн байна. Тэгээ манай эхнэр тэр нэг очир зааж зүүж гисэн тэрэндээ явах байгаа. Тэгэл үргэлж машиндаа их хайртай. Олон хэмжүүлж байгаа юм шүү дээ. Оо зөндөө өөрийн гэсэн юм гэдэг чинь их сайхан юм байна шүү дээ. Анх би өөрийн гэсэн нэг юм эд зүйлгүй байлаа шүү дээ. Тэгэл одоо ингээд энийг унаал өглөө ажилдаа явж ийн гэдэг чинь мангар их урам зориг байгаа байхгүй юу? Сэт үеиг эхнэрийн нутгаар бас арангагаар яваад ирлээ. Айгуу сайхан байлаа. Тэгэл өөр энэ сая бас л яг тэр үеэр нэг хур бороотой үеэр сайхан явсан. Тэгэл сайхан бас нэг тэгж явж үзээгүй одоо удсан байх шүү. Би чи нутаг мутгаар өөрийн гэсэн нэг машин хэрэгтэй тэгж яваагүй болчихсон болохоор сая энэ жил яг өөрийнхөө дураар тэгэл яг эрхчлөөтэй явахарч ямар сайхан юм бэ. Тэгээ нэг зүйлийг бас нэг холын замд гарч байхдаа нэг зүйлийг бас өглөөр гараад тавьчих байхдаа бас дотроо уужлал моо ээж аав хоёр минь амьд байсан бол нутаг руу бас ингээл урдаа суулгаал ээжээс суулгаал аавгаас суулгаал ингээ сайхан тавих үе байсан л баг та. Тэгээ тэр боломжийг олгож чадаагүй болохоор одоо тэгтээ яг хожимдээ тэнгэрээс харж байгаа хаа ээж бас тийм болохоор тэгээ өөрөө өөртөө бас тэгэл айгүй их зүйлийг л бодож байна. Одоо тэгээ энэ нэрээ хичээх хэрэгтэй одоо би. Наа чи боцсон ус байгаа. За. Би сайхан кофе хийж өгье. За тэг. Сайхан кофе уучих. Ажил хийгээгүй ер нь хэр утцсан байлаа насаа чаа. Би нэг ийм суур ажил хийгээгүй ер нь удацсан шүү дээ. 15 оноос хойш ер нь ийм ажил ер нь суур ажил хийгээгүй шүү дээ. Түр зуурын нэг жоохон юм олдвол хийчихэл тэгээ ер нь ийм суурин ажил хийгээгүй мөн хоримтлан гэдгийг зүйлийг ер нь мартсан байсан юм шүү дээ. Би сая. Одоо ингээ ажилд ороод ингээ мөнгө хоримтлаад одоо ингээ машин дэрэгтэй олчлоо. Мөнгө төгрөг ингээ хоримтлаад аливаа юм болгондоо ингээ хоримтлал үүсгэж ирэх гэж айгүй гоё. Өөртөө айгүй гоё байгаа юм чи. Тэгэл мөнгөнд дөнгөө харахаар өсөж байгаа мөнгөнд дөнгөө харахаар сайхан байгаа юм чи. Архил карман дэвэл тэгэл болж байгаа ерөөсөө. Хоол унд мөнгөийг үл тэгэл одоо тэгээд таньдаг хүн амьтнаас гуйн засмаас өвөл мөлч нэг таньдаг газруудын ханаа үүдний засмасын шүрдэж өгнө юм хийцж өгнө гээл тэгэхээр нөгөө хүмүүс ч нэг 5-10 цаас өгн за цаашаа 2 алхаад дэлгүүрлөө орно нөгөөтгөл авч байгаа. Тэрийгэл уучих юм бол тэгэл болчихж байгаа. Ээж нэм өргөцсөн явж хахад хүмүүстэй дарваад уугаад хажуугаар нь гараа авцсан ээжгээ тэр үед бас машинтай юмны төхөөлөд өгчихгүй явдаа гэдэг нэг харамсаж ярьж байсан шүү дээ. Хоол ундын ингээд бэлэн гаднаас ороод ингээл бүх хоол унд бэлэн ордоос засаад авсан. Тэгэл албатам шиг ороод ийм хоол идэхгүй гэл түлхээл. Яг тэр болгоны би гарыг алгаар түлхээл ээжигээ гомдоогоол.
Тэгэл нэг ах тэгжсэн л дээ миний ах жаас ухаантай хүн л дээ. Мөнч гомдоос доош аавч ирэг. Үнэн их зоос. Би бол нэр одоо тэрэнд бол нэр яг цаг хугацаа ингээ буцаагаад яадаг бол тийм бол хүмүүс тэгж ярьдаг шүү дээ. Тэр хэрэг тийм байсан. Өчүүгэн дэр нэг жоохон цаг хугацаа гэл би нэг ганц ээж аав нэг эрүүл дээрээ сахан тэрвэрэд хүүн маш авлаа гээл дахиалаад ирсэн бол манай маа хаач тэнгийн магнаа нагартал баярлах байсан багт. Манай залуу овоо байгаа штэ. Та харин юу гэж бодож чинь? Тантай хоёр холбоотой байна уу? Холбоотойгоо би тэгэл нэг жоохон ерөнхийдөө нэг жоохон нүүр өгөхгүй л байгаа. Ажил зүрдэг дайчууд авах шиг байна. Ахаа би одоо асуудалгүй болсон. Манайхаар ирсэн 2-3 удаа ирсэн. Энэ жил нэг нутг явахд бас нэг үдүүдээ бас нэг даваарандаа шийдүүлээ яг гоо тэгээд нэг өмнө нь бас яаж илээ таныг өмнөх таваад ирсэн ч байхаа. Яг тэр өмнөх хойд таваа яг одоо амьдлаг тэгээд харуулдаг шүү дээ. Тийм байгаа үстэй. Адалтгий дэрэх хүн ууд идэж зохиосоо одоо энэ сайхан хамт олонны чинь хүчин зүтгэл шүү дээ миний. Энэ сайгаусууд итгэл үлдээд ингээд сайхан дэмжиж байгаа усудаа гэдэг орны хогод. Сэтгэл санаа бас тайвширдаг юм байна. Та хэд бас баярлж байгаа шүү мэдээ. За баярлалаа. Одоо тэгээд өөрөө байхгүй ч юм уу. Байхгүй. За баярлалаа танд. Ахыгаа бас 2-3 ажилд нь өргөж гисэн машинаар. За заах нь юу гэнэ? Би яста миний дүү манай удам угаасаа ийм цэвэрхэн машина цэвэрхэн ундаг хүмүүс тэгээд манай сум нутгийнхан мэддэг яста миний дүү яг л аав шиг сайхан байна даа. Тэгээд ахыгаа ажилдаа суулгаа явж байхдаа бас маам нь миний ажил сууж байгаа юм шиг санагдсан шүү дээ. Одоо ааваар даа болж байгаа юм чи ахаал юм да. Яг л эдийн насан дээр түр завсралцсан байгаа байхгүй би арх гэдэг зүйлэн дээр. Одоо тэр зүйлээ давхар нөхөж гүйцэн. Одоо тэгэж одоо ойрын 90 хугацаанд тэгж л. Одоо нэг том зорилго байна да. Тий. Энэ зорилготой хамгийн сүүлд нэг та хэдтэй нэг сүүлд нэг гэртээ нэг сайхан хоол игээ сууж байхдаа ярилцсан. Тэр удахгүй ирэх байхаа. Одоо дараагийн зорилго бол тусдаа гарах тий. Тий, тусдаа гараад одоо нэг сайхан ингээл утас үзэл ингээл байж байгаа. Янзын гоё машин ингээл харна штэ. Тэгэл харж байхдаа бас бодож байгаа. Яа энэ ямар гоё юм бэ? Энэ ямар гоё гашаа байш юм бэ? Энэ ямар гоё байр вэ гэл. Гэхдээ тэрийг бол өөрөө л хичээл бүх юм болно. За бид та амьдралаа өөрчлөмөр өнөө зорилт төслийнхаа оролцогчтой байнгын нэгт холбоо уялдаатай одоо ч гэсэндээ байгаа. За тэгэхээр оролцогчд манай технологийн эмнэлэг дээрээ 7 хоног бүр одоо дэмжих бүлгийн хичээл буюу сэтгэл зүйч нартайгаа байнга уулзаж одоо зөвлөмж авж байгаа. За нэвтрүүлгийн оролцогч Болдоотрын хувьд жолооны курс сууж байгаа. За шинэ ажилтаа болсон. За бид үрдэнгийн нэвтрүүлгээ бэлтгэхээр Нарантуул зах дээр очсон. За Болдоотрын хувьд Нарантуул захын одоо хамгийн арын хэсэг болох Мангасын аманд бол ам гэдэг газарт олон жил арх хэтрүүлэн хэрэглэж тэнд хоног төөрүүлж одоо амьдарч байсан юм бэлээ. Тэгээд бид яг үрдэнгийнхаа нэвтрүүлгийг бэлтгэхээр Мангасын ам гэдэг газарт нь очсон. За тэргээр мэдээж олон жил арх хэтрүүлэн хэрэглэж тэнд одоо хоног төөрүүлж, хог түүж, тэнд амьдралаа залгуулж, арх ууж ингэж явсан. За нийгэм хамгааллын тусгай төвд ирснээр бас нэвтрүүлгийн оролцогчоор оролцож нэвтрүүлэгт орсноор бас яг энэ хор зуршлаасаа салсан ийм оролцогч байгаа. За бид үрдэнгийнхаа нэвтрүүлгийг бэлтгэхээр Нарантуул зах дээр яг тэр Мангасын ам гэдэг газарт нь очсон. За тэнд одоо очиод нэвтрүүлгийг бэлтгэхэд зураг авалт хийгдэж байхад одоо царай цусны ямар сайхан болцсон архиа ухаа болсон байна гэдээ одоо тэнд бизнес эрхэлж байгаа, худалдаа эрхэлж байгаа хүмүүс бас урам хайрлж исэн. За Болдоотор өмнө арх ууж исэн хүмүүстэйгээ тааралцсан. Гэтэ санаанд нь огт орохгүй байна. Би одоо энийг харахаар одоо энэ хүмүүсийг ийм хувцастай явж байгааг энэ олон хоногоор арх угаад нэгширсэн үнэртэй байгааг харахаар дотор муухай оргиж гин гэд одоо тэнчнээ бас очоод ингээд ирсэн. За Болдоотрын хувьд одоо оны өмнөх хүн бас дэлгүүртэг бараа өргөчийн ажилд орсон. За мөн хайртай ээжигээ Мартин 8-аар анхныхаа цалингаар баярлуулсан гэд ингээд энэ оролцогчийн хувьд бол амьдрал нь бас өөрчлөгдсөн. Нийгэм хамгааллын тусгай төвөөс тусдаа гараад өөрийн гэсэн гэр оронтой болоод тусдаа амьдраад ийм үр дүнгээ үзээд явж байгаа ийм нэвтрүүлгийн оролцогч байгаа. 25 нас өрөөд нэг тал харавчсан юм уу гэсэн. Дагж руугаа тоосгож охиудсан гэж ярьдیں۔ Одоо энэ баруун тал саажлалтай болсон. Тэгэл тэрнээс хойш агуу хөвч салаа явсан. Одоо юм тий яаж яах вэ? Өөрөө ажлын хүүхдээ яах вэ гэл. Тэгээ агуугаас бас залинд нөөцөлт гуйч. Тэгээ одоо хамаг залуунаас сал архинд зориулчих шүү дээ.
хөл гараа хөлдөөсөн гэж ухарч байна. Ихэнх жилийн гадуур орцоор оногдлоо тэгэл. Зах дээр ингээд нэг хүмүүс эдэн саарл гэж яддаг байхгүй. Тэн дээр юм цуглуулна тэгэл гар утсан олдоод авич өгөөл. Өглөө тэгээ шараад альчин болохгүй нэг шилаас түгээл тэгэл нөгөө тавид тушаагаад шараад альчин. Болоод тэгээ хийсээ. Аяар 500. Хүн шиг утсан явж байгаа. Байрах хуухавч одоо нөгөө нэвтрэл ийм ажил хийгээд байна. Сайн байна. Хой утсан байна. Баярлаа. Одоо үхий дэгэл арих уу? Тийш. Тэгээ цахан ингээд өөрөө аваад. За баярлаа. Тэгээд одоо энэ чинь өвөл зонгоо байсан гэсэн үг үү? Өвөл зонг өвөл нь орцсон доноо тэгэл өглөө усаал арихаа шараад тайлгаа тэгэл арихаа уугаад тэгэл энэ дотор чинь дасарж байна. Энд чи одоо тэгэл вишэлаацад өгөлөөр хөвцөлүүлээд яваал гэж. Гаас тэг байх шиг л тэг цухтаагаад байна. За сайн. За юу вэ? Ажил хийж байгаа юм уу? Ажил хийж байгаа юм. Чи ардаар байгаа үстэй. Одоо арх байх уухгүй. Арих уухгүй. Сайн. Жил 8 сар болж байна. Ингээ арх уухгүй болохоор миний баяртай байна гэж яа. За сайн уу жаа. Ажил хийж юм. Ажил хийж энэ үтсэн. Хийж гайгүй. Бүр арангаа өвчсөн. Арих уугаа жил 8 сар болж байна. Бодлоо шүү дээ. Одоо тэгээд гарч хэрэгтэй шүү дээ. Согоо яаж явж чи тэгээд. Тийм ээ. Дими гэж одоо тэгээд арх уучих. Яв. Явтаа яв. Одоо тэгээд уухгүй байгаа. Уухгүй. Сайн биш. За өргөх цэсэн. Манай цаанаас мундаг юм. Би бэстэр хараа байгаа. Авъя. Оо ихний 1 сар бол зэцүүлээд юм л. Айлста бодогдол нэг юу ачаан гараад өчмөр санаад. Ээлжтэй тесвэрлалт юм лээ. Тэг за юу би өөрийгөө ялан дийлэх хэвээр. Би нэ одоо энийг болыг олон жил нохоо энэ дээр л авлаа шүү дээ. Тэгэл өөртөө тэнцэл дисэдсэн гол нь сэтгэлийн нэг хэл юм лээ. Тэгээд уугаа одоо өрлөө явуулчлаа. Тэр ажил нь хэрэг. Гоё нөө одоо. Арих хөө гэж өглөө бол гайр хөөдсөн одоо өглөө бол гайжлаа хөө гэж яадаг бол. Тэ. Юу яаж нөгөө ажил хийхэд хүндрэлтэй юм байна уу? Гар маранд нь тэртэй юм. Баг. Гайг. Би ч анх нөгөө залуу хата Учаантай барилгын туслахад ээжээс сондгосон. Ингээд нөгөө хамтаа бодлоо ингээд эдгээр чи гоё юм шүү дээ. Ингээд хорооны байцаагч нар чи ингээд хоорондоо нөгөө монитор зайнаатай захаа байгаа. Тэгээд би энд билег өгөөл тэгээд хэний соголцох гээд тэгээд соглаад эсвэл дараагаа соголж нэг билег өгөөд дараасаа билег аваад тэгээд. За саний харахын дүүрэгт одоо энэ гудамж цэвэрлэг ажилд орсон гэсэн үг шүү дээ. Тэгээд өглөө сад ажилд явуулаа гэж яраалгүй. Тэгээд өдөр хоолндоо орчоо тэгээд ажиллая гэж бодож байна. Босоныг харахаар ямар санаг? Ороо тэгээд би ингэж явснаа гэж бодохоороо эвгүй л дээ. Би ч атос руу хороос арих ууц руу ороод ирэхэд өндөрөөс нь олж өгөхгүй тэгээд бушуухан бууж байгаа шүү дээ. Ээж нь ар гэрэгт нь ирж авсан гэсэн, их чинь ирж авсан гэсэн тий. Эндээс ирж авч тусад нь гаргасан гэсэн үг, нийгэмшиж байгаа гэсэн үг тий. Бэрэгч ирж авсан. Тэгээд тусдаа одоо гоё нөө. Өглөө басаад ажилд явна гэж яарал. Ээжийг их зовоосоо юм зарж уудаг байсан биш. Нуугаад яах вэ? Хайлт ээж бэрээд. Ямар ч би нэг удаа тэр цонхны ухаан 20,000-аас авч тэрийг амар тод сандын тэр миний жижиг дүр тодоос тодод сэтгэл би тэрэндээ харамсаад дайрах ууц юм чинь тэгэл юу эсвэл хийдэг юм л дээ. Эстрэ очоод нөгөө Мартин аваад очоод жижиг новбор илгэлсэн. За. Ээж нь одоо юу гэж цагч байна? Ээж нь одоо болоод нэг гар хөл ийм болоогүй л гэдэг ижлээ дээ одоо.
Одоо яг тэ энэ ч одоо ажилтаа байгаа юм чинь. Нэг агуулгын тусаад амт олны хөвчөнд ажилд орчихсон. Тэгээ одоо сайхан задуун сайн их өглөө одоо яг үнэсээ шат нэг өнчиг энд даалж ичсэн. төрсөн нутгийн варан дотроо төчөн бүрэлээ хүүгээ харуудана танцагаан гөргөндөн зэрэгдээд мөрөлдөө татануудгийн тоглолтон өдөржин хүлээлтнэ Тэр ажилдаа одоо өглөө босоод арих гэдээс өглөө босоод ажилдаа явна гэдэг. Гоё сэтгэл санаа гоё юм. Тэгээ нэг агуулганд босоод амт олондоо сайдтай амт олно. Тэвч батон талах хоёртаа бас баярлаа. Монгол төмний уламжлалт хамгийн том баяр уран дэлхийр инх цагийг бэлэгдэн тэмдэглэдэг сар шингийн баяраар айл бүхэн эдэн идэж эдэн ундаагаар ширээгээ засч орсон гарсан зочид гीचтэй дайлан үгийн сайхныг бэлэгдэн өрөөдөх сайхан уламжлалтай. Жил бүрийн цагаан сараар хүний эрүүл мэндэд өндөр ач тустай цэвэр шар тосоор багсарч идэг далайн ээж зоргол хайрхан компани олон түмэндээ гандангийн хэмээ алдаршсан зоргол хайрхан хэвийн бов худалдаанд гарч эхэллээ. Сар шинийн баярт зориулан шинэ үйлдвэрлэлээ эхлүүлэхдээ тус компани хамт олон лам нараар аршаалan энэхүү хэвийн бовоо хийдэг уламжлалтай бөгөөд энэ жил ч мөн адил энэ уламжлалаа алдалгүйгээр хэрэглэгч түмэндээ энэхүү бүтээгдэхүүнийг хүргэж эхлэв дэнэ. Зоргол хайрхны гандангийн шар тостой хэвийн бов нь эдээд засгад өнгөтэй сайхан, идэхэд тансаг ам түнэртэй, ахмад буурлуудтай бэлгэлэхэд нүнжигтэй, үйлдвэрлэлийн цэвэр орчин технологийн дагуу үйлдвэрлэсэн олон жилийн турш амт чанараа алдалгүй хэрэглэгч нарынхаа итгэлийг даасан бүтээгдэхүүн юм. Аршаалсан шар тостой зоргол хэвийн бовоо та бүхэн төв салбар буюу алтчин бөмбөгрийн 15-59 дугаар лангуу, Нарантуулын өрөөтгөл 181 дугаар павильон, Амгалан захын 79-80 дугаар лангуу, Яармгийн сүү ээж дэлгүүрээс худалдан аваарай. За нийт Монгол ахын дүүс мөн элдв хэмээх модон могоо жилдээ элгээрийн хамгаалан төрлөөрөө төвшин амгалан сар шиндээ сайхан шинэлцгээгээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 9665 72 79 94 23 72 79 дугаараар лавлах боломжтой. Мэргэжлийн боловсролын байгууллагад 12 жил багшийн ажил хийлээ. Тэгээд тэрнээс хойш ховор ажлууд уран бүтээлч өөрийгөө их сайхан гэж бодно, мундаг гэж бодно тийм ээ. Гэж бас нэг сүүлийн 10 найраг болтчгэн хажуугаар нь уран зураг хийчин өөрийгөө бүхэл талын боломжтой болцоотой гэж харна. За намайг сайхан хөөргөдөг, хөгжөөдөг хүмүүс гарч ирнэ, хүрээллүүд бий болно. Би тэр арай өөр юм биш үү гэж бодож эхэлнэ. Тэр үеэс нэг архины давалгаа чинь эхэлнэ. Тэгээ чи баг багаар аач мааж бар хүнийг ингээ мэрж тасгасаа байгаа сүултээ саач хагцсан аргагүй ингээ хавханд хийчдэг зүйл ч юм бол тийм архилэгдэг юм байсан биш үү? Одоо адилхаас сүүлийн 30 жилийг л би архитай үнцэнтэй маш ширүү холбож өнгөрүүллээ шүү дээ. За нэвтрүүлгийн дараагийн оролцогч бол Батбаяр ах. За Батбаяр ахын хувьд нийслэлийн ерөнхий боловсролын 67 дугаар сургуульд зургийн багшаараа буцаад ажилдаа орсон. За олон жил архи хэтрүүлгийн хэрэглэснийхаа улмаас энэ яг зургийн багш гэдэг ажлаа одоо олон жил завсардаж хайсан байсан. За зургийн багшийн мэргэжилтэд зургийн багшаараа олон жил ажилласан түүний хувьд буцаа сургуульд ажилд орно, зургийн багшаараа ажилд орно гэдэг бол бас том боломж байсан. За энэ боломжийг олгосон 67 дугаар сургуулийн захирал багш хамт олонд нь бас чин сэтгэлээсээ талархаж байна. За захирал багшийн нэг үг одоо бидний сэтгэлд одоо ч гэсэндээ байна. Энэ хүний авьяас бэлэг одоо энэ каллиграфаар бичих, уран зурах энэ авьяас нь энэ хүнтэйгээ явж болохгүй юм аа. Энэ авьяас бэлэг энэ чадвараа одоо хүүхдүүдэд өвлүүлэх ёстой. Энэ утгаараа бид нар энэ хүнд итгэл үзүүлж одоо ажилд авж гинэ гэж хэлж энэ Батбаяр ахыг одоо багшийн ажилд нь буцааж авсан. Тэгэхээр энэ
захирал багштай бас чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлмээр байна. Сайн уу багш минь ээ. За одоо багшаа гэж дуудах нь шүү дээ тий. За удаа уулзсангүй шүү. Сайн уу та? Сайн мань уу. За Яг бол нүрийн проектор үлдсэн дүрс байна. Төвчээр үлдсэн дүрс байна. Ажлаа авахаар үлдсэн дүрс. руу ихний хичээл арахад. Эхний 1 2 3 оролт бол хүүхдүүдтэйгээ бас яахгүй нэг сайхан бие барайл сандраал нэг өөрийгөө жоохон голсгийгээл тий. Хамт олон багш нар маань яаж хүлээж авав? Сайхан хүлээж авсан энэ талаар бол ярих юм байхгүй. Манай хамт олон заавал багш нар ч гэлтгүй одоо үйлчлэгч нар байна. Галдууны хүмүүс байна, жижигрүүд байна. Эдгээр чинь ямар сайхан хүлээж авдаг. Сайн манай багшаа сайхан амарсан багшаа гэх юм. Би одоо гудамжинд олон жил явсан тийм ээ. Сайхан ингээл ажиллаж гараад ингээд явж исэн. Хүнтэй мэдлэхгүй, хүн намайг тоож мэдлдэггүй, баг хараа цугдаг байсан амьдрал шүү дээ. Тэгэхэд одоо энд ингээд эргээд ороод ирэх зэрэг хүмүүс мэдлж гин, хүндэлж гин, багшаа гэж гин, хүүхдүүд, ажилчид, багш нар хамт олон бүгд их том эрэг сайхан хүлээ авалт болохоор хүн чинь өөр сайхан бэлтэн байна. Би одоо 9 10 11 12 дугаар анги зураг зүүн хичээл хуучнаар ба шугам зураг хийж ярьдаг байсан. Тэр хичээлийн бэлтгэл ажил төлөвлөгөөнүүд ингээд явж байна. За одоо ингээд чулууны проект, хавтгаан проект, окторхон диаметр, цэгийн проектууд яаж анх байгуулах вэ? 6 сая татгуу проектоор одоо аксонометр проектоор юу яаж дүрслэл 6 зурх уу? Бүх юмудаа ингээд зураг тэмдэглээл. Одоо 10 сараас гараад дүрслэг урлагийн дугуйлан биас хүүхдүүдэд сонгож шилж авна. Тийм тэгээд дээр миний нэг бодол бол одоо нэг уран бичлэг каллиграфи хийдэг хүн тэрүүгээрээ бас дагнсан гэдэг үг сонгож аммаар 10 сараас дугуйлангууд гişээлж эхэлнэ. Тэгэх юм бол одоо энэ өрөөгөө би ингээд хүүхдүүдийн бүтээлээр уран бичлэгээр уран зургаар ингээд чимэглээ дахиад шинжилгээд өөрчлөлт тогтчуулаад бас нэг уран зургийн гоё багш байсан хүн багш хүн ирсний хувьд хүүхдүүдийн бүтээлийг гаргаад ингээд гоё иймэрхүү зураг зүйн хичээл дээр хүүхдүүд бүтээл хийх боломжтой болчих шүү дээ. Зүгээр дэвтэр дээр зураад байхаас илүү тэрнийхээ бийт болгоод ингээд гоё бодож чимлэг гаргаад ив. Тийм бодол юм их бай. Багшиг авсан гол шалтгаан бол өөрийнх нь тэр ур чадварын асуудал байсан. Тэгээд бас тэр хүнд алдаж онж болно урам хэрэгтэй байх гэж бодсон. Манай хамт олон сайхан хэмжүүлж авсан. Авж байгаа. Сайхан нийгэмшиж байгаа, төлөвшөж байгаа. Тэр хүний өөрийнх нь үндсэн зурх, бичих, сийлэх тэр ур чадварууд дээр үеийн 90-ад оны нэг боловсролын хүнд хэцүү болчаагүй үеийн боловсролын багш үлдэгдэг тэр үнд зүйл тогтолцоон дээр боловсруулж авсан тэр сайхан мэдлэг нь бас тэр хүнтэйгээ зүг явж болохгүй шүү дээ. Тэрийг хүүхдүүдэд өсвөр хойч үедээ үлдээх ёстой гэж гол барьсан зарчим бол энэ. Гэхдээ мэдээж хүний алдаан дээр нь түлхээд байхаас илүү алдаагаа засчий гэж хичээж байгаа тэр нэг хүсэл мөрөөдөл нь энэ сургуульд орох нэг тийм гол шалгуур болсон болов уу гэж боддог. Зураг зүйн чиглэлдээ бол манай багш бол чадвартай. Бас дүрслэх урлагийн одоо өөрийнх нь давуу талыг ашиглаад бас дүрслэх урлагийн чиглэлээр хүүхдүүдийг дугуйлангаар хичээлүүлээд уралдаан тэмцээнд оруулна гэж багштай итгэж найдаж байгаа. Гомдоосон олон хоногуд гол гогт нь голоон тасартал би харамсаж амьдранаа. Гомдоогүй те үрдээ гэж өөрийгөө гаргадна. Гомдсон бол яанам гэж өөртөө харамсан. Тэнгэр урж ниссэн олон шувууд тэгээд явчихсандаа миний лижиг халамцуу нүдэнд нь өргөл залуугаараа харагддаг л байсандаа миний лижи гэдэг нэг юм шүлэг бичсэн. Тэгээд амьдралынхаа сүүлчийн замд нүдээ зогсож явах тэгэл хүн ер нь их богинох бодолтой хүн шттэ. Тэрнээс өмнө нь архиа болчих юм яавда тэр үед бүр л илүү ойрлого байсан. Ах дүүстэйгээ нутаг руугаа ярьж гин үү? Та нэг ажилд орсон гэдгийг мэдж байгаа тий. Хамгийн их баяртайгаар хүлээж авсан хүмүүс нь тэд байгаа. Одоо манай энд байдаг нэг хчүүд өргөл наттай холбоотой тэр ихч байна мэдж байгаа. Тэгэл нөгөө ах руугаа хөдөө яриад энэ руу экспертай ярьсан. Нөгөөч яриг ажилд орсон юм шүүгээл. За яаж ин одоо нөгөө юм хэрглэж өгнө яаж ээд наа чин чамд олон хүн итгэж байгаа шүү. Олон хүн чам руу харж байгаа шүү. Ээдтэй гэж байгаа сургууль дээр чи гоё ячаараа. Цэвэрчээрээ гэж манай ихчнэр ахнарууд байгаль бөө баяр дээр санаа намарч байгаа байхгүй. Тэгэл намарсан. За одоо энэ ямарч гэсэн нэг хамт олон дотор орчих чи нөгөө хуучин байсан шиг буруу зөвшөл рүү орчихгүй байх гэсэн итгэл байгаа. Гэхдээ юмгаач үтгүүчээ болгоомжтой байгаараа чи гэсэн юмыг хэлдэж шүү дээ. Хамт олондоо өөрийгөө би ийм хэрэглээтэй байсан хүн, би бол ийм аригчин байсан хүн
Гэхдээ энээсээ би ингэж хацгалж чадсан энэ талбар намайг ингэж дэмжиж өгөөрэй гэдгээ элен талангүй хэлээд ойлгуулсан дээр юм байлээ. Түүний тэрийг дуугаад юу хэрэгэлдэггүй байсан юм шиг ингэж яваад байж болохгүй. Тэрийг eel хэлчих юм уу хамт олон чинь дэмжиж өгнө. Ойн хүн ийм байсангүй ийм болж байна. Хөлбөний талаас нь дэмжиж гэдгээр хамт олон чинь дэмжинэ. Тэрийг нууц хааж ерөөсөө болохгүй. Тэрхээс гаргаад би гармаар байна. Зүгээр болмоор байна. Сайхан баймаар байна гэдгийг хэлээд гэвэл ер нь эргэн тойрныхондоо нууц хэрэггүй хэлээд гарах хэрэгтэй. Би гарах хэрэгтэй байна. Би ийм байсан өнөөс болмоор байна гэдгийг хэлээд зарлаад тугаглаад тэгээд явж ивэл илүү үр дүнтэй юм байна лээ шүү гэдгийг гарах бүрэн боломжтой. Зогсоох боломжтой. Өөрөөс нь зөчил зүтгэлийг шаарддаг. Эргэн тойрны хамт олонны хүрээллийг, найз нөхдийн гэр бүлийн уур амьсгалд бас их нөлөөлнө. Тэр бүгдээгээ өөрөө л зохицлон байгуулж босгож хүмүүсийг татж харилцаа холбоонд орж ирэх хэрэгтэй байна л. Бүрэн боломжтой л хэлнэ одоо энэ архины хэрэглээтэй байгаа залуучуудтай хэлэхэд тийм ээ. Үнэхээр сайхан хүлээж авсан хамт олон захирал удирдлагууд байна. Миний бүх одоо татвартай амьдрал өнгөрсөн бүх юмыг мэдчихсэн учраас намайг одоо сайхнаар хүлээж авсан хамт олон маань. Одоо их сайхан итгэл найдвар төрж байгаа. Энэ сайхан хамт олонны итгэл найдварыг алдахгүй одоо хичээл намайг ажиллаа сайхан хийгээд улам сайхан болно гэж бодож байгаа шүү дээ. Хүнд хэцүү амьдарч байгаа, арх таар суугаад орон гэргүй явж байгаа тэр олон хүмүүст бас нэг сайхан амьдрах боломж олдох юм байна. Тийм боломж байгаа юм байна гэсэн итгэл найдварын оч алтан гад суулаараа гэд Бат хэрэгчтэй ирээ даа. Нэвтрүүлгийн дараагийн оролцогч бол Хаш Эрдэнэ. За Хаш Эрдэнэний хувьд бол хорт зуршлаасаа салаад нэлээдгүй хугацааг өнгөрөөсөн байна. За технологийн эмнэлэг дээр дэмжих бүлгийн хичээлдээ бас идэвхтэй тасралтгүй сууж байгаа ийм оролцогч. За Хаш Эрдэнэний нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс бид нар International эмнэлэгт одоо хүсэлт тавьсан. За хамар нь харагдах байдлаасаа ч тэр бас эрүүл мэндийн талаасаа ч тэр нэлээд одоо зовиортой байсан. Бүрэн амьсгал авч чадахгүй тэр нь улмаар одоо тархинд нь зүрхэнд нь нөлөөлж ийм хүндрэлтэй байсан. Тэгэхээр одоо International эмнэлэгт хүсэлт тавьсны дагуу бидний хүсэлтийг хүлээж авч за хамрын хагалгаанд оруулсан. За ташрамдаас энэ International эмнэлгийн Батболт захирал одоо чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлж байна. Мэдээж хашаа хагалгаанд орсны дараагаар асар их өөрчлөлтийг авсан. За хүмүүс энэ Хаш Эрдэнэ мөн үү гэдэг одоо харагдах байдлаасаа ч тэр эрүүл мэнд талаасаа ч тэр маш их өөрчлөлтийг авчирсан. За ингээд энэ боломжийг олгосон ачимлгийнхаа хамт олондоос талархлаа. Имээ дүү ээж мэжгээ сандаг. Тэгээл бидний байсан мөргөл ганцаараа шанална. Тэгээ шаналхтаа бид нар өссөн арх уух болохоор зүгээр болж байгаа юм шиг санагдаад арх ууч нь уугаад бүр дуршил болоод сүулдэ хямдхан арх уудаг болсноос хойш хүний үлдээсэн тал пивми лаазтай би арх мархийг бол хамаагүй уучдаг болсон байсан. Балын тусгай төвд эзэн ирсэн. 11 сард ирсэн. Эсвэл өмнө хаана амьдарч ирсэн? Манай гадуур одоо нүүр ам юм болчоор жоохон хүмүүс жоохон зайгаа барих нь ихсээд ирсэн гэдэг. Архиа уугаал гэхлээр маргааш нь шартна гэхлээр шараа заавал тайлахгүй бол толгоо өвдөөлөдөг. Тэгээ шараа тайлхлаар арай гайгүй гоё болчиход идэг. Одоо ганц ихч минь өдөлөр хичээг бас зовоомор санагдав. Энд нүүрэндээ гээд нэлээд олон гэмтлүүд авсан шүү дээ тий. Согтоо хийсэн үү? Бүр хамар мамрыг бол бүр 10 жил юм зохиулж ирсэн. Билардны шаргаар зохиулж ирсэн. Тэгээ дараа нэг янзлуулах гэж эмнэлэг дээр очсон. Нармаа мармаач нь бүр байхгүй болсон байна. Шүүр мөрөн байхгүй болсон. Хагалгаанд бүр амар хагалгаанд талаараа хэлчихсэн. Ихч минь болохоор хамрыг чинь янзлуулаад шүд амыг чинь хэлчихсэн байна. Шүднүүдийг бол билардны шаргад авсраад бүгдийг зөксөн. За өчтөр хөвчөө. Өчтөр хэтлээ. За. Шинжилгээнүүдээ 4-5 дахь тогтсон байсан. Тэгээд өчигдөр бүх шинжилгээнийхээ хариунуудыг бичгээр аваад эмчтэйгээ уулзаад нойр сургахын эмчтэй бүгдтэй нь уулзаад 14 хоногийн эмнэлэгт ихтэйд нэлээд олон сургалтууд аваад сэтгэл зүйчин ч гэсэн сургалт нэлээд аваад гарсан шүү дээ. Тэгэхээр тэрнээс хойш гарсан өөрчлөлт ямар өөрчлөлт гарсан гэж бодож байна? Тэрнээс хойш гарсан өөрчлөлт бүх юм ягаад ч бүх юм гоё болоод байгаа. Сэтгэл зүйн хувьд ч тэр миний бод санаж исэн бүх юм ч гоё биелээ одоо тэр нь тэгээд ер нь муу муухай бүх юм холоо дандаа сайхан бүх юм гоё эргээд над дээр ирж байгаа. Тэр нь би маш их баяртай байна. Сэтгэл тэрийгээр маш өөдрөг байгаад байдаг.
За тэрнээс гадна их юм бол биднэрт одоо нөх хийгдэх хагалгаа нь нэгдүгээрт бол хамрын амьсгалыг нөхөн сэргээх нь. Хоёр дахь юм бол олон жилийн өмнө гэмтэл авснаасаа болоод энэ хамар яс маань хугараад гадна хамрын хэлбэр ингээ алдагдцсан, бүрээ алдагдцсан гэсэн үг. За тэгэхээр ингээд хүнийхээ гоо сайхан талаас нь бас бодоод энэ хугарлыг одоо ерөнхийд нь бол засах юм. Засаад за тэгэнгүүт энэ бол ингээ бүр цөмрөөд олон жил явцсан учраас энийг бол нэмэлт одоо материал тавьж өндөрлөх шаардлагатай гэсэн үг. Тэгэнгүүт бид нэг гадны биетээр биш өөрөөс нь хавирганаас нь мөгөөрс аваад энэ гадна талын хэлбэрийг буцаагаад нөхөн сэргээж өгье гэсэн тийм мэдцэл хийгдэхэр төлөвлөгдөөд одоо орох гол бэлдээд чинь да. Миний мөрөөдөл уусаад хамраад ихтэл баг 10 жилийн мөрөөдөл штэ. Тэгээд мөрөөдлөө биелүүлэх гээл ингээл намайг ер нь сайн сайхан явах. Ингээд бүх хүмүүс л гар бие оролцоод итгэл үлээлгээл явж штэ. Маш их баяртай байна. Эрүүл мэнд харагдах байдал талаасаа ч гэдэг олон талаас нь бид нар ярилцсны эцэст бол одоо хагалгааг одоо орчин эмнэлгийнхэн санал тавьснаар ингээд хагалгаанд орж байна. Ингээд мэдээж хагалгаа 3-4 цаг үргэлжлэн хавирганых нь одоо мөгөөрснөөс авч хамрын өндөрлөн гэсэн байгаа. Тэгээд мэдээж хашаагийн хамар одоо өндөрлөгдөөд их аятайхан болно гэдэгт бид нараас итгэж байна. Хагалгаа ч гэсэндээ амжилттай болно гэж итгэж байна. Ингээд хагалгааны дараа хашаагийн үр дүнгээр оролцсон. Хашаагийн өөрийгөө анх хараад өмнөх байсныг харж байгаа. Одоо байгаагаа хараад ямар өөрчлөлт харж байна. Тэгшгийн амартай болоод лентмент гивснээс авахсан тэр харж нэг л өөр харагдаад болдгоо. Ер нь бол хүмүүс харчаад мөн үү гэдээ анзаарах гайхаад л байлээ. Урд нь бол бүр нөгөө баруун талаараа ерөөсөө амьсгалж чаддгүй битүү байдаг байгаадсан. Зүүн талаараа нэг амьсгалаад амаар амьсгалдаг. Тэгэл толгой араар өвдөөл дулааны үйлрэлт бүр амар өвддөг гэсэн. Одоо бол сайхан амьсгалж байгаа, хамраараа амьсгалаад унтж байгаа. Тэгээд толгой өвдөх нь бол гайг болцсон. Тэгээд хоёр нүдэн анж байгаа ингээ харахад хамар харагдаад гоё юм гэсэн. Тэгэл гоо сайхан талаасаа ч тэгээд бүр гоё хамартай болчлоо доо гэл. Их аятайхан тэгээ бүр илүү өндөрлөлтсөн юм уу гэж харсан. Харалтаа одоо тий ингээд сайхан болсон байна. Ямар хамар байлаа та бид нарыг Ач интернэшнлийн гутал даргатаа маш их баярлалаа. Сэтгэл маш өндөр байна. Ирээдүйд итгэх итгэлийг залуу хүнд өвөрлүүлж, залуу хүнд атгуулна, гартна атгуулна гэдэг бол маш буянтай зүйлээ гэж ингэж ойлгож штеп. Тэр утгаараа энэ бол жинхэнэ мөрөөдөл. Бэлтгэм аа. Тэгээд одоо манай хашаа бас хэлж байна. Мөрөөдөл маань бол их өөрчлөгдсөн. Би одоо бас том олон мөрөөдөлтэй болсон юм байна. Тэгээд энэ мөрөөдөл хэдий чинээ том байх тусмал төдий чинээ их үр дүнд хүрдэг гэж ойлгож явдаг штеп. Тэр утгаараа бас их сайхан зүйл болжээ гэж. Муур зуршлаасаа салаад жил гар болчлоо. Тэгээд бүр цаашаа нэг илүү ирчтэй, хүчтэй тийм үл нэ. Хүнээжидээ юрөөсөж амдэрнаа хүлгээзэн имэйж амдэрнаа Хүшид дөрсөн юрөөсөж амдэрнаа Сэтгэлийн гэрлэнд тимүүлэн амдэрнаа Итгэлийн гэгэндэн тимрүүлэн амдэрнаа Харин харцсан хүлгийдүүлж амдэрнаа Хамгийн гол нь хүн шиг амдэрнаа Мөрөөдлөлийн нэвтрүүлэг та амьдралаа өөрчлөмөр өнөө зорилт төслийн үр дүнгийн дугаарыг үзэж та бүхэнд хүргэлээ. Нэг хүнийг архинаас гаргахад ойр орчны 20 хүн амар амгалан болдог. За бидний архинаас гаргасан хор зуршлаас нь салгасан хүмүүс
гэр орондоо хайртай хүмүүстэйгээ амар амгалан амьдарч байгаа гэдэгт итгэл төгсөөд ингээд мөрөөдлийн нэвтрүүлэг дараагийн дугаараар эргээд уулзъя. Түр баяртай.